Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өгөх хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж буй хүнсний үйлдвэрүүдэд ажиллаж хүнсний хувьсгалын үр дүн хэрэгжилтэд танилцсан баялаг бүтээгчдийн санал санаачлагыг сонслоо. Ард иргэд маань бас их оронч худалдан авах нь байна. Тийм ээ. Үндэснийхээ үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авдаг тийм их орноо гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэр үндэснийхээ үйлдвэрлэгчнийг бүтээсэн тэр хоол хүнс бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө худалдаж авна гэдэг бол тэднэртээ үзүүлж байгаа асар том хөрөнгө оруулалт, асар том дэмжлэг, асар том урам, асар олон ажлын байрыг хадгалж үлдэнэ гэдэг. Грин Групп нь хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогддог бага хүүтэй урт хугацаатай зээл хамрагдан өдөрт 100 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий талын Монгол брендийн гоймингийн бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулжээ. Бүрэлдэхүүндээ 6 охин компанитай ба 30 гаруй брендийн 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд амжилттай нэвтрүүлжээ. Одоогийн байдлаар 1220 хүнийг тогтмол ажлын байраар хангахдаа насны бүлэг, хүээс, тусгай хэрэгцээ дэргэдийг дэгш хамруулан сурах, үсэн дэвших боломжоор бүрэн хангаж талын Монгол брэндээр Төв Азийн зах зээл рүү амжилттай нэвтэрч экспорт хийж эхлээд байгаа юм. Бидний хувьд энэ үйлдвэр ашиглалтанд орсноор маш их давуу тал бий болсон. Экспортод бас яг ингээ олон улсын стандарт шаардлага хангасан одоо технологиор за мөн хүчин чадлын хувьд 100 тонны хүчин чадалтай болохоор нөө экспортын захиалгуудыг бид нар хангалттай хэмжээнд авах юм бас боломж олгосон бидэрт илүү нэмэгдсэн. Ажилчид дундаж цалин бол 3 сая 500 мянган төгрөгийн үйлдвэрийн ажилчдын цалинтай. Тэгээ бүтээмжийн системээр ер нь бол бүтээмжээр цалинждаг системтэй ажиллаж байгаа. Үндэсний хангамж аюул байдлын үндэсний хөдөлгөөний хүрээнд Грин Групп хөдөлгөөнд нэгдээд үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт өргөжлийн ажлыг хийсэн байна. За тэгээ үйлдвэрийн хүчин чадлыг бид нэр 2-3 дахин нэмэгдүүлээд өөрөлдвөл гомгийн хуурай гомгийн үйлдвэрийн өргөжлийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. Талын Монгол буюу одоо яг энэ үйлдвэртэй холбогдлолтойгоор 100 орчим бүтээгдэхүүн байдаг. Тэгээд хөвчлэн хуурай гомн болон орцтой хоол гэсэн бүтээгдэхүүнийг байна гэсэн. Яг олон улсын зах зээл рүү болохоор бид нэр ойх дондын улс болох Казахстан, Кыргызстан зэрэг одоо улсууд руу бүтээгдэхүүн байгаа ч юм уу. Орос улсны улс Турк руу бас бүтээгдэхүүн одоо талын Монголын брэнд бүтээгдэхүүнийг гаргахаар ажиллаж байна. Яг энэ хүү олон улсын стандарт агуулгаас талын Монголын бүтээгдэхүүн маань одоо олон улс руу гардаг гэсэн. Лавшаа брэнд илүү одоо энэ аврагуудтай илүү хамтарч ажилладаг, лавшаа хэрэглэхээр авраг болдог гэдэг одоо юм бодлоготой битгий хэрэгжүүлдэг. Талын Монгол брэнд маань бидний хамгийн гол онцлог Грин Группийн бас онцлог брэнд байгаа. За талын Монгол брэнд дээр битгээд маш олон одоо юм бэлтгэн нийлүүлэгч болоод үйлдвэрлэгч нар, жижиг дунд үйлдвэрлэгч нартай ер нь бол ингэж хамтарч ажилладаг байгаа. Энэ бол одоо Монгол Улсын ерөнхийлөгч санаачлаад яг энэ хөдөлгөөний суурь тогтолцоог зөв тавиад хууль өргөцсөн орчныг шинжилээд энэ бага хуутай зээл гаргаад тодорхой хэмжээний амжилтууд ирж байгаа учраас энийг цааш нь одоо 2-3 дахь үе шатыг эхлүүлэх одоо тийм хүсэлтийг бол одоо айлч үйлдвэрийн үйлдвэрлэгчээр тэр тусмаа бүр жирийн дунд үйлдвэрлэгчнэр их загч байгаа. Ягаад гэх юм бол одоо жирийн дунд үйлдвэрлэгчнээс хамгийн хэцүү проблемтай асуудал нь бол ерөөсөө бага хуутай зээл олддоггүй шүү дээ. Харин энэ хөдөлгөөний хүрээнд зээлээ аваад дээрээс нь том компаниуд нь хөдөө орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд дэмжиж худалдан авалт хийгээд
Тэгээд одоо энэ жишээл одоо энэ тансаглалыг багц гэхэд дотроо 9 зэрэг бүтээгдэхүүний 8 аймгийн жиг дундаас авсан бүтээгдэхүүн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ өөрөө кластераар одоо хөгжиж байна гэсэн үг. Мөн олон улсын стандарт хангасан үйлдвэрлэлийн байранд дэлхийн хүнсний салбарт мөрдөгддөг HACCP, GMP, ISO тэргүүтэй стандарт шаардлагуудыг ханган бүтээгдэхүүн үйлдвэрлэж инновац шингэн хэрэглэгчдэд хүргэж буй. Бүрэн автомат үйлдвэрлэлийг ашиглалтанд оруулснаар хүний гарын оролцоо эрс багсан, үйлдвэрлэлийн явцад гарах алдаа бүрэн арилж, бүтээгдэхүүний чанар догдвортой, бадалгаатай болсон байна. Нийт хэрэглээний хэдэн хувийг танах үйлдвэрлэж байгаа гэсэн үг? Нийт зах зээлийн дотоодын зах зээлийн бодвол гэдэг 67%-ийг нь бид нар ханган нийлүүлж байгаа. Ааха. Экспорт гаргах. Экспортын гаргаж байгаа. Тий, одоо экспортод бол Казахстан, Узбекистан тэгээд бүгд найрамдчилсан ард улс, Орчин улбаны улс гэсэн 5 улс руу бид нар гаргаж байгаа. Энэхүү одоо гамингийн үйлдвэр маань бүрэн автоматжсан, роботсон технологи бүхий одоо үйлдвэр гэдгээрээ давуу талтай. За энэ ч утгаараа Green Group-ийн хувьд хүний нөөцийн бодлогын хүрээнд бид 45-аас дээш насны иргэдийг одоо ажлын байраар хангах энэ бодлогыг бас баримтлан хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Одоо үйлдвэрлэл технологийн, нарийн мэргэжлийн, инженер, технологи одоо энэ чиглэлээр ажиллаж байгаа залуучуудаа ажлаа хийнгээ ажиллангаа одоо бакалаврын хөтөлбөрт хамрагдах боломжийг олгож хөдөө аж ахуйн их сургуультай хамтарсан Dual Education гэдэг хөтөлбөрийг бас хийж хэрэгжүүлээд одоо амжилттай одоо дүнгээ үзсэн байгаа. Би ер нь сургуулаа төгсөөд ерөнхийдөө инженер болоход ер нь бол бакалаврын мэргэжил заавалж би шаардлагатай гэдэг үүднээс би ер нь бол манай компани намайг сураач хөтөлбөр ер нь бол бүх төлбөр мөнгө төгрөгийг ингээд төлөөд өгье гэдэг. Тэгээд сурч төгсөөд инженер болсон байх хугацаанд хоногт 100 тонны хүчин чадалтай роботын технологи бүхий бүрэн автомат гоминг үйлдвэрийн төслийг бүрэн хариуцаж өгсөж дуусгасан байгаа. За Талын Монгол бүрэн роботсон автомат үйлдвэр маань болохоор ISO 45000, 9001, 22000, 14000 гэсэн нийт 4 стандарт нэвтрүүлсэн. Одоо 5 дахь стандарт буюу 50001 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. 2004 онд байгуулагдсан ад жаргалыг үйлдвэрлэгч Төмөн шувууд хувьцаат компани нь өдгөө 4 салбар үйлдвэртэй 360 гаруй ажилтан албан хаагчтай. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон бага хүүтэй урт хугацаатай хөнгөлөлтөө зээлд хамрагдан шувууны аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадал, техник технологийн дэвшилд ахиц гарч үйлдвэрлэл үйл ажиллагаагаа олон улсын стандартад хүргэж байна. Төмөн шууд 3 гэдэг одоо энэ төслийг эхлүүлсэн байгаа. 1 жил гарангийн хугацаанд ерөөсөө 500 мянган шувуутай энэ төслийг бол барьж байгуулад ашиглалтанд орлоо. Барилга байгууламжийн ажил бол 100% дууссан. Одоо яг энэ дотор бол бүрэн ашиглалтанд орсон 6 байр байгаа гэсэн. Эндээс бол яг өнөөдрийн байдлаар 150 мянган өндөр гарч байна. Цаашдаа бол эндээс бол 110 сая ширхэг өндөр жилдээ гарах юм. Бид нар энийг одоо хүнсний хувьсгал Атрын 4-р аяны энэ санхүүжилтээр маш богино хугацаанд энийг бол ингэж хийх боломж олгосон гэсэн. Зөвхөн одоо Төмөн шууд компани ганцаараа үйл ажиллагаа өргөж өгөлөө. Бусад манай шувууны аж ахуй эрхлэгч нар бүгд үйл ажиллагаа өргөж өгсөн. Энэ бол нөгөө хүнсний хувьсгал Атар 4-р аяны хүрээнд одоо олгогдсон одоо зээлийг аваад компаниуд үйл ажиллагаа бүгдээрээ бол нэмжсэн. Тэгэхээр одоо энэ жилийн байдлаар бид нар одоо өндөгнийхөө хэрэгцээний 80% хангаж байна. Дараа жил ихэд бид 100% бүрэн хангах боломжтой. Өндөг хураах, тэжээл түгэх, гэрэлтүүлэг, агаар жололт гэдэг бүх зүйл бол ингээ хүний оролцоогүйгээр автоматар шувуу хамгийн одоо тав тухтай байдлаар яаж тэжээж болох вэ гэдгийг одоо энэ дотор орчныг бүрдүүлж байгаа гэсэн. Хөдөө орон нутгууд руу одоо бид нар бас маш сайн тэлэлтүүд хийж байна. Тэгээд одоо хөдөө орон нутгад сүлжээ дэлгүүрүүд бас өөрсдөө бас маш сайн тэлэлт хийж байгаа. Тэгэхээр одоо тээврийнхаа зардлыг бид нар хамтарч хуваагаад хөдөө орон нутгуудад байгаа үн ер нь бол Улаанбаатарт байгаа үнэтэй бол яг адилхан байх ийм төвшөнд очиулъя гэсэн ийм зорилттой байна. Одоо 2023 онд хүнсний хувьсгал ихснээс хойш өндөгний үн нэг ч удаа нэмэгдээгүй байна.
Тэр үед 500 байсан бол өнөөдөр 500 хэврэл байна. Тийм учраас дотоодын өндөгний компаниуд дотоодын зах зээлийг хангахын бас нэг ажил тус нь өндөгний үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээр барьж чадж байна. Өгөөмж арахад компани хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хөрөнгө оруулалтын зээл авч үйлдвэрийн байр болон агуулгаа өргөтгөж дотоодын лаборатори цэвэрлэх байгууламжаа ажиглалтанд оруулаад байна. Ингэснээр хүчин чадлаа 2.4 дахин, борлуулалтын орлогоо 2 дахин нэмж бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулан нарийн бов гурилан бүтээгдэхүүний салбарт томоохон өсөлт бий болгожээ. 380 сая төгрөгийн үнэтэй хоног 6 тонн бүтээгдэхүүн хүчин чадлаараа ажиллаж 6 тонн бүтээгдэхүүн өгсөн юм. 2023 онд манай компани жижиг үйлдвэр байсан бол 2 жилийн дотор манай компани дунд үйлдвэр болон хөгжиж чадлаа. Тэгээ 23 жил үйл ажиллагаагаа явуулж маш удаа явж исэн бол төрийн бодлого ингээд хувийн хөвчл хоёр ингээд түншлэлтэйгээр ажиллаж чадхад одоо маш хурдан хугацаанд хөгжиж чаддаг гийг одоо жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд одоо бодит жишээ болгон харуулж чадлаа. За манай үйлдвэр одоогоор яг үйлдвэртэй бол 100 гаруй ажилтнаа тий. За 3 ээлжээр 24 цаг тасралтгүй ажилладаг. За хоногийн бүтээмж гэх юм бол нэг 7-аас 10 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За хүнсний хувьслалаас бид нар нэлээд хэдэн тоног төхөөрөмж, шинэ тоног төхөөрөмж худалдаж авсан. За ингэснээр манай үйлдвэрийн бүтээмж 30 орчим хувиар бодит нэмэгдсэн байна. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн нийтдээ 2800 дэлгүүрт бараа төвлөрөгдөж байгаа. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг хангах зорилгоор орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Бараа бүтээгдэхүүний стандартын шаардлага хангаж байгаа хэсэгт нь хяналт тавиан ажилладаг. Бурамхан брэнд нь 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 100% гараар уралсан байгалийн гаралтай, жимсний ог агуулсан 30 гаруй нэр төрлийн хатуу чихрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хоногтоо 1 тонн чихэр үйлдвэрлэх хүчин чадалтай 3000 орчим худалдааны цэгээр худалдаалагддаг байна. Цаашид M40-ыг орлох чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын чихэрний хэрэгцээг бүрэн хангаж, жихрийн зөв зохистой хэрэглээг түгээхээр ажиллаж байгаа юм. Тэгээ бид нөгөө нэг ингэсэн хуучин хаа түрээсийн байранд байсан. Тэнгүүд түрээсийн байранд чинь бид аягүй ер нь бол манай гэрээ нэг галконоос эхэлсэн шүү дээ. Гэрийнхээ галконоос эхэлсэн. Одоо болохоор бид хэд ингээд нөгөө үйлдвэрлэлийн зохистой урсгалыг бий болгосон. Хэдэн ажил бэ? Одоо нэг 50 хүн. Гарах бид хэдэн аюу гарах вэ? Хоногт 1 тонн гарч чадна. Хоногт 1 тонн. Энэ үгүй задраад үү? Үгүй задраад. Тавлаараа юугаар хийж байгаа? Гараараа. Ингээд цавлаад одоо ингээд гараараа жимлээд амина. Тийм. Худалдаанд гараад яг дүнгэж дээж өнөөдрөөс ачиж хийж байгаа. Өнөөдөр ачиж хийж байгаа. Дэлгүүр үйлдвэр. Анхныхнаа юм чи. Энэ ямар үстэй? Энэ нөгөө хормог тэмээ. Тэгээ нөгөө нэг чихэртэй холбогдохоор ийм нөгөө гайхалтай олон амин дэмүүттэй ахгүй үхнээс үнээс илүү. Бид нөгөө швейцар технологичтой болоод тэр маань энэ цугийн технологи жарыг гаргаж ирсэн.
Тэгээд сая швейцар шинжилгээнд явуулаад бид нар яг гоё болсон гэдэг хариу авсны дараагаар энийг хийчихв. Тэгэхээр одоо тэгээд физикийн ингээд одоо муу гэдэг чинь энэ юугаараа өөрөөр энэ болохоор сахарын агуулмж багтай. Тэгээ энгийн хормогны амин дэм хүчлүүдийг энэ элементүүдийг дотроо агуулж чадсан технологиор хийсэн. Гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнд нэгдэн бодит үр дүн гаргаж байгаа аж ахуй нэгжүүд баялаг бүтээгчдэд Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх талархал илэрхийллээ. Тэрээр хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг гэдгийг онцолж, хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн нь дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортыг тэлэх, иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, бодит үр дүнтэй ажил болох ёстойг тэмдэглэлээ. Ийхүү хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн нь бодит хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, доктортой ажлын байраар дамжин үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж, дотоодын зах зээлээс эхлээд олон улсын давтсанд өрсөлдөх боломжийг бодитоор бүрдүүлж байна. Хүнсний хувьсгал бол зөвхөн үйлдвэрлэлийн өсөлт бус эх орондоо баялаг бүтээж, иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангагдах ирээдүйд хийж буй бодит алхам болж байна. Үндэсний үйлдвэрлэлд дэмжих нь өнөөдрийн сонголт төдийгүй шатад байж байгаа гурван тэмцээс нийт иргэд аж ахуй нэгжүүдэд үндэсний үйлдвэрлэлд дэмжиж хорон цогтой авах хэрэг хүрэж байна. Өсгөөс бүгдийн цагаан сарын баярууд нь цагаан сараар үндэсний үйлдвэрлэлийн авах хэрэг бие биедээ бэлэг барихыг хүрэж байна.